3 2 1. За сонсогдож байна. За нийслэлчүүдийн амралтын өдрийн мэндийг хүргэе. За одоо ингээд 8 сарын 9-ний өдөр удахгүй хичээл сургууль орно. Улаанбаатар хотын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд одоо үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр бас Улаанбаатар хотын чиглэлтэй дүүргийн 6 дугаар хоороо хуучнараа бид нар бөмбөр захын бөмбөрийн Баянбүрдийн уулзалт бөмбөрийн хичээл жигсдэг машины одоо ажилтны уулзалт дээр. За энэ хэсэг дээр явж байгаа явган замын ажилтай бас харьцах гад ирсэн байна. За манай энэ энэс баруун дөрвөн замаас их тойрогын дагуу 5.4 км дээр зүүн дөрвөн зам уртын тойрог дээр манай төлөв бүрэн компани бол ажил авч гүйцэтгэж байгаа. За иргэдэнтэй бас нэг өнөөдөр нийслэлийн удирдлагын зүгээс анхаарч одоо ажиллаж байгаа зүйл бол Улаанбаатар хотын дээгүүрүүдийн замбраагүй шугам сүлжээний кабелүүд, цахилгааны кабелүүдийн асуудал байж байна. За энэ дээр яг жижигхэн ингээд нэг юм түүх хэлэхэд бид нар ингээд үзэхэд яг сар хүрээний хувьд бол энэ захин харилцаа, захин хөгжлийн яамд харьяалагдж байгаа. Монголын одоо мэдээ сүлжээ КГК бол хариуцаад ерөнхийдөө ажиллаж байгаа нүүрэн телефонуудын одоо сүлжээний кабелүүд ингээд явж байгаа. Тэгээд чинь замын сүлжээний кабел байж, дээрээс нь камерын кабелүүд явж байгаа, цахилгааны уцнууд явж байгаа. Тэгээд ингээд Улаанбаатарын хотын хэмжээнд харахад одоо ер нь ингээд харахад энэ шон, гэрлийн шон болон хуучин тарилын бүсний шонууд замбрааг өвсөж байна. Тэгээд цаашлаад ингээд байшингуудын дээвэр дээрх энэ кабелчд болоод маш ингээд замбрааг явцсан байгаа. Энэ дээр зүгээр яг мэдээлэл авч байхад анх 96-аас 98 оны хооронд төсөл хэрэгжиж Улаанбаатар хотын тодорхой байрлалууд дээр тухайн үед газрын гүн доогоор одоо энэ кабелийг хийх сүүгчдийн дэд үтсийг татаж өгсөн юм байна. Түүнээс хойш огт шинжилгээ ажлуудыг бол хийгдээгүй. Тэгээ өнөөдөр их хүрсэн. За өнөөдөр энэ шинжилгээ ажил хийгдээгүй учраас замын хажуудлаар ингээд замбраагүй ингэж кабелүүдийг бол шонгоос ингэж дүүсэн. Энэ дээр зохицуулт байхгүй харагдаад байгаа. Ийм учраас бас Улаанбаатар хотын явган замын ажлыг бид нар хийхдээ тодорхой хэмжээний энэ кабелийн сүүгчлүүдийг гаргаж өгж бол шинээр татаж ингэж хийж байгаа. Тэгээ 98 оноос хойш гэдэг чинь одоо 27 жил хийгдээгүй дид үтцийг анхны төлөвлөлттэйгээр ингэж суугчилж одоо холбооны сугийг гаргах боломжтой болж байгаа. Энэ талаар Улаанбаатар сүлжээгийн инженер биш үү те. Тий. За энэ дээр за тэгж хийгдэж байгаа ийм ажил байж байгаа. За төрөлх мөрөн компани захирал хэн бэлээ? Үлзийбаатар захирал ажлын явц хэдэн хувьтай явж гин хизээ дуусахаар байна гэдэг. Одоо ажлын явц манайх холбооны сувгчлалын ажиллаа хийгээд эхлээд явж байна. Одоо нэг 500-аад метр нийт одоо Баянбүрдийн тойрогоос баруун дөрвөн замын уулзар хүртэл 1600 метр болов 1.6 км дөрвөн хос холбооны сувгчлал хийн. Тэгээ энэ одоо эхлээд 300 гаруй метр хийгдээ явж байна. Хиттэй юу вэ? Сугаа их юм. 100-ийн диаметртэй. Одоо тэнд хоолойнд бид нэр хийгээ угсраад явж байна. Тэрийг очиод үзчихэж байна. За иргэд маань бас яг хэлэхэд одоо эн чинь зүгээр явган зам ч юм Улаанбаатар хотод нэг зам засна гэдэг чинь өөрөө тэр явган зам замынхаа асуудал биш байгаа. Хажууд нь одоо та бүхэн харж бид нар 27 жил Улаанбаатар хотод шинээр томоохон хэмжээний ийм суугчлал, сүлжээний кабелийн суугчлалын асуудлуудыг шийдээгөө асуудлуудыг л өнөөдөр бас замын асуудлуудаа тодорхой хэмжээнд хийж байгаа. За ингээд харагдаж байна. 100-ийн диаметртэй дөрвөн хос шугам маань ингээ хийгээ явж байгаа. Тий. Сүлжээний кабелүүд хийхээр. Дээрээс нь одоо энэ тараас таарж байгаа өндөр хүчтэлийн кабель шугамын энд одоо аюулгүй байдлыг хангаад ингээ ажиллаа хийгээ явж байна. PE өндөр даралтын PE хоолой. Тий. Тэгэхээр эн чинь өөрөө бас энэ ажлуудын үед бид нар ингээд зөвхөн явган замыг бол солиод хавтан солихол их амархан ажил байдаг нэг хүндрэлтгүй. Мөнгөн бол хот гэдэг чинь өөрөө бусад энэ цахилгаан, дулаан доогоор явж байгаа одоо тийм чи авто замын хэсэг харагдаж байгаа. Авто замыг одоо ингэж сэтэлж гарахад яаж гарах уу гэдэг энэ бусад дид үтцийг шилжүүлэх, шинээр хийх гэдэг ажлыг цэгцэлж явж байгаа. Тэгээд бас Улаанбаатар хотын хувьд 98 оноос хойш олигтой шинжлэгдээгүй байсан энэ мэдээлэл холбооны сүлжээ явж байгаа энэ сувгчлалын ажлыг бол 27 жилийн дараа Улаанбаатар хотын явган замтай уялдуулж ингэж хийж байгаа. Энэ ажил маань өөрөө баргалж явган замын ажил хийхээс илүү хүндрэлтэй. Явган замын ажил бол өөрөө төвшил багтаа бид нар бол хурдан хугацаанд хийх боломжтой ажил байгаа. Технологи аргачлалын хувьд. Одоо гол нь хамгийн чухал бидний цаг хугацаа шаардаад одоо энэ явган зорчигчид энэ ухмал энэ газар шорооны ажил төвөг удаад байгаа нь ерөөсөө доотлын дэд үтцийн ажил газрын дээрх одоо энэ
Одоо энэ унжицсан кабелуудыг бас энэ ногоон байгууламжийн бүсэд доош нь буулгаад тэгээд дээр нь хамгийн дээдлэлт өнгөний явган зам чулуун замын хувцалтаа хийх юм. Тэгээд тэрнээс болоод бас За танаа энэ ажлууд бол ингээд явж байна. Сүүгчлөгөө ингээд замаар гарсан байна уу те? Тий. Таны хэн бэлээ захирал? Үлзий Баатар захирал. Одоо цаанаасаа чулуугаа наагаад бид багсармал дээр чулуугаа наагаад эхлэе явж байна. Доод нэг дэд үтсийн ажлуудаа хийж дууссан хэсгээс чулуугаа наагаад эхлэе явж байгаа. Сэтлэх гээд авто замын хэсгийг сэтлэх зөвшөөрлүүдтэй хэсэг нь үлдсэн байж байгаа тий. Зөв. За одоо ингээд хойноос өгөө явж байгаа танаа. Танаа ажлын гүйцэтгэл нийт төдөө хувьтай явж байна. Одоо манай гүйцэтгэл бол нэг 10 гаруй хувьтай л явж байна. 6 сард гэрээ байгуулагдаад тэгэл одоо ажлуудаа хийгээл материалаа чулууга хаанаас авсан? Чулууга бүгд нэр хятад ард тусаас авж байгаа. Монгол чулуу авах дээр. Монгол чулуу авахдаа үйлдвэрүүдтэйгээ бас уулзалтаа хийгээл яриад явж байна. Тодорхой хувийн нь бол би бол хэлж байгаа шүү дээ иргэдээ нээлттэй. Та хэд бол ингээд гүйцэтгэгч компаниуд тендерт орж ирээд ажил авж байгаа. Бид нар бол өмнө засаг даргацсан уулзалт хийгээд ирсэн. Би ч өөрөө хэлжсэн. Монгол газараасаа чулууга аваа гэдэг байгаа. Үн дээр бол чулуу үйлдвэрчгчний холбоо маань тохирё гэдэг байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд дээр. Одоо уулзалтууд дээр ойлгох. Нийт чулуунуудын нэг 30% бол Монголоос авж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ хувийг өшөө ихсэх хэрэгтэй байж байгаа. Тэгээ би одоо Монголын захирлуудаас хэлээд байгаа. Чулуунуудаа Монголоос аваа. Тодорхой хэмжээгээр тийм ээ. Тэс ингээд хийгээд энэ хэсэгтээ боржуурууд ирсэн байж гин тий. Хавтангууд ирсэн байна. Энэ одоо эдгээр болохоор нэг хулсаа хавтантай байна, ганцтай байна гэдэг ойлголт яваад байна шүү дээ. Монгол биш байна гэдэг. Урдаас ирсэн юм чи. Их мөр захирал тийм байна шүү дээ. Тийм тэгсэн. Та тэгээд Монголоос хавтан чулууга авах юм уу? Би одоо тодорхой хэмжээг нь аваад ингээд л хоорондоо уялдаага үзүүлээд явна. за танаа ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна? Манайх ч одоо яг 5.4 км нийт гүйцэтгэлээр бол нэг 10 гаруй хувьтай л явж байна одоо яг. Доод нөгөө дэд үтсийн ажлуудаа хийж дуусаад одоо чулууныхаа ажлуудыг хийгээл одоо энэ нөгөө чулууны шиг юм тий. одоо энэ багсармал дээр багсармалаа энэ юугаараа мишалкороо зуураад дээр нь уусмлаараа наагаал ингэ явж байгаа. Бид дуусгүй тий. Гэрээ. Одоо би яг графикаараа захиалагч нийслэлийн хөрөнгө оруулалтын газартаа 80 хоногийн график гаргаж өгчөөд байж байна. Одоо баруун дөрвөн замаас Баянбүрдийн дойрог Зуайлын уулзвраас зүүн дөрвөн зам хүртэл 10 сарын 20 гэхэд дуусхаа. Олон дунд нь нөгөө энэ дэд үтцийн асуудлууд чинь янз янзын төгслүүд гарч ирж байгаа. Тэрийг нийслэлтэйгээ яриа шийдэл явж байна. Гэрээс нийтийн хизээ хугацаа. Сая 6 сард 11 Хэдий дуусна гэсэн анхны хуваарьтайсэн. угаасаа гэрээний хугацаа яг 11 сард байна. 11 сар. За 10 сарын 20-нд их мөрийн захирал бол ажлаа чанартай дуусгах шийдвэрээ ярьсан байж байгаа. Бид нар бол ярьсанаа дагуу сүүл зургийн асуудлууд, цар хүрээний асуудлууд бүгдийг шийднэ. Одоо ганц зэрэг дараа тэр гүйцэтгэлээр 15% өгөхгүй мөнгөнүүдийг гаргаж өгмөр. Тийм ээ. Тэгээ ерөөсөө энэ ажлуудыг чанартай хурдан дуусгах хэрэгтэй. Өвөл хүүтний үйлдвэрлэлд 11 сард оруулж болохгүй. Хүүтний үйлдвэрлэлд ажил чанаргүй ихтэн. Тийм ээ. Их мөр захирлын энийг мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр дулааны үйлдвэрлэлд бол маш чанартай хурдан хийж ингэж гүйцэтгэх хэрэгтэй. Амралтын өдөрцөн танах бол ажиллах хэрэгтэй. Энэ чухал ажил авсан хүмүүс. Тийм байж байгаа. За чулууны хувьд бас би тантай яг тохиролцлоо шүү. Тодорхой хэмжээний чулууга одоо Монголоос аваад ингээд худалдаа авалтаа хийгээд явна. Монголын чулууны холбоонуудаа дэмжинэ. Гэсэн юмтай явж байна. За мод танаа хэсэг дээр чинь мод сууг таарж байгаа эсвэл байгаа юу? Ногоон байгууламж байгаа. Одоо ийшээ ингээд эндээс энэ ашлагнаас энэ автобусны буудлынаас цаашаа саяны бидний эхэлснээс эхлээд нөгөө 50 сантын ногоон байгууламжийн зурус авч байгаа. Тэндээ нөгөө нэг дээр яваа энэ гэрэлтүүлгийн замын гэрэлтүүлгийн цахилгааны кабель сурлуулж өгөх юм. Ногоон байгууламж дотроо. Дээр нь тэгээ зүлгээ тариад тийм ажиллабар байгаа. Тэгээ нөгөө энтлийн зүүн талын зүүн дөрвөн замын тараас дээр бол буц өгний ажлууд бас тоо хэмжээгээр байж байгаа. Та доктор хуучин аваад хүлээл гэж өгч байгаа тий. Аль дүүргэлөө өгч байна? Манайх бол нөгөө их тойрон учраас 3 дүүрэг байгаа. Чингэлтэй ба Сүхбаатар, Баянзүрх 3 хүлээл гэж өгч байгаа. Тэгээ уулахаасаа өмнө нөгөө тогтцол тариуцсан мэрэгчлэлт нэрээ шалгаж үзээ. За энийн дахин ашиглах боломжтой байна гэвэл Сүхбаатар дүүргийнхаа сөөхүүдтэй бас бид нэр авъя гэсэн сөөхүүдэд нь аваачаа болгож өгөөд тэгээ явж байна. Одоо энэ манай тараасаар бол хамгийн төвшөлтэй хэсэг нь өндөр хүчлийн кабелүүд манай тараас орж ирж байгаа.
За төлөх мөрөн компани авсан. Тэгээ дээшээ өгсөн. Маш зүүн дөрвөн замын хэсгээ харуулж тий. 5.4 км урттай аваад байгаа тий. Тэгээ замынхаа хойд хэсэг гэдэг. Айд хэсгээр чи дэлгэрээний шугам одоо сүгчл их байгаа тий. Одоо энэ Баянбурдын тойргоос одоо ялангуяа энэ гисэр сум энэ хэсэг дээр одоо бидний зогсож байгаа хэсэг дээр бол одоо энэ хойноос Динжимяг талаас нь эрдэнэ тэжээлүүд орж ирж байгаа. Бид нар ингээд дандаа кабель. Айд одоо нөгөө сүгчтэй Тий. кабель явж байгаа тий. Эдгээр чи орж ирээд ингээд тий дүүрцсэн байгаа ч. Тий шинжлээд цуг явуулж байгаа юу? Хуушны кабелүүдтэй. Энэ одоо байгаа кабель энэний зэрэгцээд бид нар нөгөө холбооны сувгчлаа явуулж байгаа байхгүй. А тэрэн дээр нь жаахан төгсөл өндөртэй байгаад тэгээд ажиллаа хийгээд дуусгаа явж. Одоо ингээд хараа кабель ингээд харахад эн чинь бол хуучин гэрэлтүүлгийн энэ голын энэ шон бол хуучин тарилаа бүсний шон. Социализмын үед хийсэн чанартай аим суур шон байгаа. Одоо энэ шон бас яг тийм байна. Хажуудлаа тий. Эн чинь нөгөө тарилаа бүсний хуучин сайн шонгууд байгаа даа шүү дээ. Тарилаа бүсний юу одоо ингэ бүх шон байлаа. Тэгээ энэ шонгуудаас бол одоо манай ингээд хувийн ишлүү замбраагүй ингээд кабель юунуудаа татцсан. Зарим хувийн компаниуд камеруудаа хүртэл байршуулсан. Тэгэхээр хотын хэмжээнд бас энэ шугам шүлжээ камеруудыг нэгдсэн бодлогоор нэг зэгцлэг аль болох газрын гүнлүү суугчлуу хийх ажлыг одоо бас ингээд гол замын төв магистралын хэсгүүд дээр одоо нэг бүр хийж байгаа гэсэн. За төлөв мөрөн захирлаас өөр асуудалтай юмуд байгаа болов. Өөр ч асуухан байхгүй даа. Тэгээд графикийн дагуу ганцаар дарга графикийн дагуу эднийхийг ажлын сайн хямдах ёстой. Графикийн дагуу ажиллаа чанартай дуусгах ёстой. Тэгээ манай хариуцж байгаа хүмүүс явган замууд дээр явж бараахтай усан замуудыг бол тэр дойрон солиулах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь бас одоо иргэдтэй хүмүүстэй гэж хэлэхэд энэ явган зам дээр хүнд даацын техник эрсэл битгий гаргаж ирээч. Шинээр нэгдэж байгаа явган зам бэхжиж амжаагүй байхад хүнд даацын техник эрсэл гаргаж бас эвлээд байгаа асуудлууд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ асуудал дээр бас бид нар бас хувь үнэстэй хариуцлага тооцохоор байгаа. Иргэд маань бас тийм зөрчил гарвал бас мэдэгдээрэй гэж хэлэхээр байна. За ингээд дуусгач тий өнөөдрөөс.